байхгүй. За, Жимбэрэн сайдаа эмчнэр өөрсдөө бас ярьж байна. Эмч хүн битгий өвдөөсөө гэж ууг нь боддог болол харин одоо бол өвдөөсөө гэж бодох хүртэл төрийн бодлого явжээ гэж. Ягаад тэгэхээр хүн өвдөх юм бол эрүүл мэндийн үйлчилгээ авна. Тэр хэрээрээ эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилтээ авна. Түүгээрээ цалин урамшууллаа олгоно. За илүү байвал түүнийгээ хуваарлаад бас урамшуулах боломжтой болж байна гэж. Тэгэхээр энэ бол өөрөө маш буруу тогтолцоо. Үйлчлүүлэгч бага байгаа эрүүл мэндийн байгууллагууд хүмүүсийг жишээлбэл хөдөө суманд одоо манай эмнэлэг твтээч гэж гуйх хүртэл одоо ийм үйл явдал болж байгааг бид нуугаад юу хөө. Гол зангилаа юу юм бэ гэхээр төр өөрийнхөө төрийн албан хаагчдынхаа цалин хөлс урамшууллыг төсвөөс хариуцах ёстой гэдэг ийм асуудлыг хэлээд байгаа. Цалин хөлс урамшууллыг сангийн санхүүжилтээр явуулахлаар нэгдүгээрт сан хосорчлоо шүү дээ. Хинч ойлгомжтой цалин хөлсөө авахын тулд хурамч бичлэлтүүд хүртэл хийж байгаа гэдгийг яам өөрөө мэдж байгаа тий. Нийт нэхэмжлэлийн 5 орчим хувь нь бол одоо бараг хурамч бичлэлт байна гэдгийг хүртэл хэлж ирсэн. Хүн л эмчин цалин хөлсөө авахын тулд одоо ийм одоо асуудлуудыг гаргаад байгаа байхгүй. Шимтгэл төлөгч нөгөө талдаа яаж ийнү гэхээр яг өнөөдөр эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байна. Шимтгэл төлж байгаа мөртлөөсөө эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй байгаа. Яг тэгэхээр сан хоосон байгаа учраас. Тэгэхээр энэн дээр таад маань Монгол хүний сэтгхүү өнөөгийн одоо бас нөхцөл байдал яг таадын одоо бусад улс оронд хэрэгжиж байгаа энэ нэг худалдаа авалт үйлчилгээ чинь бүрэн дүүрэн явахд хүндрэлтэй байна. Нэг алхам ухарья. Төсвөөс төрийн албан хаагчдынхаа энэ цалин хөлс урамшууллыг хариуцдаг байя гэдэг энэ алхмаа хийхгүй мүү? Эмч эмнэлгийн байгууллагын ажилтны цалин хөлс урамшууллыг даатгалын санд өрүүлээд байгаа нь буруу штэ. Энийг хүлээн зөвшөөрөөч. Яагаад энийг хүлээн зөвшөөрөхгүй эргүүлээл одоо ийм нөхцөл байдалд эмчнэрийгаач тэр иргэдээч тэр түлхээд байгаа юм бэ гэдэг ийм л одоо асуултыг асууя та. Тэгээд маш сайн мэдж байгаа. Танд хүндрэлтэй байгаа гэж би ойлгож байна. Засгийн газрын нэгдвэл бодлого гэж ойлгож байна. Гэхдээ асуудал хаана байгаа вэ гэдгийг зоригтой дуурдаг байгаа чи гэж л хүсэж байна. За, Жимбэрэн сайд хариулна. За, би өөрөө эмч хүн. Ямар ч эмч хүн өвдөд над дээр хүрээд ирээсэ гэж би боддог гэж бодохгүй байгаа. Бид бас Гиппократын тангараг өргөдөг. Эмч байхдаа яаж энэ өвчнийг харин бууруулах вэ? Яаж цөөлөх үү гэж бодож, тийм учраас эмч хүн чагнуураа бариад эмч хийдэг, үзэг бариад нийгмийн зүтгэлтэн байдаг. Тийм учраас манай Монгол улсад эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа мянган эмч нар тэгж бодож байгаа зүйл байхгүй баха. За, зүгээр гүйцэтгэлийн санхүүжилт, гүйцэтгэл их байх тусам санхүүжилт их байна гэж бодож байгаа бол энийг хяндаг тогтолцоогоо бид бас амжилттай хийх ёстой юм аа. Хяналтын тогтолцоо дутуу байгаа нь мөн бас одоо энэ эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийг зүгээр сул тавьсан нэг том алдаа гэдгийг болоо хүлээн зөвшөөрж байгаа. Тийм учраас чанартай тусламж үйлчилгээг эмчилснийхэн төлөө санхүүжилт өгөх болохоос гүйцэтгсэн үйлдэл болгон санхүүжилт өгнө гэвэл яг таны хэлж байгаа ийм оролдоон болчиход байгаа. Энэ алдаагаа засах нь зөвөө. Тэр энэ дээр бол одоо санал нэг байна. Даатгалын энэ тогтолцоо бид зохиосон тогтолцоо биш ээ. Энэ бол дэлхийд даяараа өндөр хөгжилтэй явж байгаа, амжилттай явж байгаа дэлхийн топ хүн амынхын дундаж наслал 80-аас илүү гарчихсан улсуудын хэрэгжүүлж байгаа ийм тогтолцоо. Зүгээр бидэнд харин алдсан алдаа бол бид одоо гүйцэтгэлийн хяналт нэхэмжлэг болгон сар бүр 2 саяас их ирж байгаа нэхэмжлэг болгоныг хяндаг тогтолцоо нь ердөө 2-3% л хянаж байна. Тэр нь өөрөө том алдаа болж байгаа гэдэгт бол одоо санал нэг байгаа. За, бид ч нөгөө эрүүл мэндийн ажилчдын цалин TUM гэдэг англиар 9 шаталтай санхүүжилт өгөөд яваад байгаа. За, энэ бол одоо бас ариун цай гишүүний хэлээд байгаа. Ер нь бол одоо нэгэн төрийн албан хаагч гэж үзэл байгаа юм бол цалингийн тусдан төсөвт нь оруулъя гэдэг санаа. Гэхдээ яагаад болохгүй гэж би бас энийг бас бурууч гэж бас дотор боддгоо. Тийм учраас их хурлын гишүүд ялангуяа энэ мэргэжлийн байнгын хороо та бүхэн бас энэ асуудлыг хэлэлцээд ярилцаад
Тэгээд төрийн эрүүл мэндийн үйлчилгээний ажилчдын цалингийн тусдаа гаргачих юм бол одоо энэ гүйцэтгэлээр орж иж байгаа санхүүжилт бол өстой под игээл явчих. Тийм ээ? Под игээл явчих өстой янз бүр болно. Зүгээр одоо тэр боломж нь харин хэр байх юм. Энд чинь бас хуулийн зохицуулалт орох байх. Тийм учраас байнгын хорооны гишүүд ирэх юм. Гишүүд та бүхэн бас одоо хоорондоо хэлэлцэж, ярилцаж энэ асуудлыг бас нэг талд нь гарах талд нь бас бодолцоорой гэж хүсье. Энэ бол одоо ганцхан эрүүл мэндийн яам дангаараа шийдэх асуудал биш ээ гэж бодож байна.